эцэг эхүүд ихэнхдээ одоо л нөгөө сошиал ертөнц байгаа учраас бас мэддэг болцсон байна. Гэхдээ энийг хэрэгжүүлэхгүй л байгаад учир байгаад байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй аав ээж нь өөрөө унтахгүй л байгаад ах юм бол дагаад л ихэнхдээ байгаад байна. Одоо ихэнх манай дээр ирж байгаа хүмүүс тийм л зөө өртөө те. Өө би яг хүүхдүүдэд унтуулж чадахгүй байна. Уг нь бол өсөөс унтах нь мэдээд байгаа маа гэд. Тэгэхээр өөрөө гэр бүлийн дүрм гаргаад тэр дүрмийнхаа дагуу яг л хүүхдүүдэд бид нэр өссөн цагт оронд нь оруулсан унтуулсан байх хэвээр. Ингэснээр ямар давуу талтай гэхээр нөгөө хүүхдийн маань тархины бүтэц хөгжил гэдэг юм. Яг нөгөө биологийн цагаараа унтаад дээд эрхтэн маань бас л хөгжиж байгаа үе учраас тэр цагуудтай унтаж чадаагүй бол эргүүлээд бидний сэтгхүү магадгүй нөгөө анхаарал төвлөрөлтийн дутмагшил үүсгэж байдаг ч гэдэг юм уу те хит хөдөлгөөндөг за ингээд цаашлаад янз янзын өвчин үүсэх магадлал бол байгаа. Тэгэхээр хүүхдээ заавал унтвал үүний хажуугаар та өөрөө ч гэсэн ээж аав нэцэг заавал тусдаа биш хамтдаа орондоо орж явах хэрэгтэй юм байна. Дээрээс нь бидний хүүхдүүдийн биеийн хөгжил гэж юм байгаа шүү дээ. Тэгэхээр тарих үүрэг сайн хамарч иж тэр тухайн өсөлтийн даврууд маань сайн ялгарна. Тэгжиж бие хөгжлийн хувьд ч гэсэндээ сэтгхүүн хувьд ч гэсэндээ хөгжнөл гэсэн үг байхгүй нас насандаа.